Амралтын өдөр мэндийг хүргэе үзэгчтэй. BM гараг болгоноор 22 цаг 30 минутаас гардаг Зөвөр ток шоуны маань шинэхэн дугаар эхэлж байна. Өнгөрсөн 3 дахь өдөр би лайв хийсэн. Лайваар бол мэдээж хэнийг оруулах вэ ярилцаж байгаа. Тэр дунд өөрөө зочноо олж чадахгүй яас арчаагүй гэсэн комментүүд байсан те. Гэхдээ би яагаад лайв хийж байгаа вэ гэхээр мэдээж би өөрөө зочноо олоод ингэж гаргаж чадна. Гэхдээ зүгээр та бүхний санал бодлыг авъя. Тэгээ залгаж үзье. Зарим хүмүүс нь уцаа авдаггүй. Яагаад авахгүй байгаа вэ гэхээр би лайв хийх гэж байгаа шүү. Өшөө 9 цаг гэж залгаж шүү гэд өмнө ярьчлаа яг лайв биш болчихно. Тийм учраас яг тэр хүмүүслөө мэддэхгүй байж байгаа залгаж байгаа. Хүмүүс зургтын өмнө гарч ирээд арай өөр зан характертай болдог. Харин яг ингээд нэвтрүүлэлт өрөхөд хүн яаж хүлээж авдаг вэ гэдгийг та бүхний би ойлгосоо гэжсэн үүднээс лайвыг хийж байгаа. Тэгээд лайваар бол би загвар өмсөж сарнаа оппозитын гандлага сагчин санчир 3 айл нэгийг нь оруулнаа гэж та бүхэнд би бас хэлж ирсэн. Тэгвэл санчир бол бэлтгэлтэй байсан. Учраас жоохон боловсон мөрөлтийг надад хийсэн байгаа. Гандлага болохоор шууд мөрөлт буюу уцаа авхаа болж мөрсөн. Харин сарнаа болохоор тэмцээнд явах гэж байгаа юм байна. Тэгээд 11 сарын 28-нд ирнэ гэсэн. Тэгээд ирэхээр нь оруулна. Харин өнөөдөр бол бас маш олон охтуудын хүсэлтээр загвар өмсөгч VR хамтлагийн дуучин бэлгүүнийг би өөрөж авчираад байна. Тэгээд миний саналыг урилгыг мань хүлээн авч ирсэн баярлалаа. Найзаа. Гоё харагдчих штэ. За, ойрын үед бол VR-аар дуу хийж хагаад хэсэг алга болчихлоо. Тэгээд сүүлийн үеийн сонь сайхнаас юу байна? Сүүлийн сонь сайхан гэх юм бол хувьдаа их завгүй байна. Тэгээд ерөнхийдөө нэг тийнейжрүүд биш бас нэг ажил хийх ёстой, бас нэг амьдралд хөл залгуулсан үеийнхэн учраас яг их цагуу болчихдөг юм байна л да. Тэгэл ойрдож хуулцж чадахгүй, уран бүтээлдээ яг хандуу шамдаа орж чадахгүй, тус тустай их амжилттай явж байгаа. Нийлээд ямар ч юм хийх гээд арай жоохон зав болж өгдөг. Тус тустай бүгд амжилттай явж байгаа. Даймаа бас их мундаг аавынхаа ажлыг бас өвлж авч байгаа тийм. Тэгээд ажил дээрээ суугаад тэгээд эндэг бол ингээ загвараараа урлагт кинон тоглоо явж байна. Гал удрах бол нэлээдэн фэшн шоу ингээл явж байгаа тийм. Бэлгүүний хувьд ямар төрлөөр амжилттай явж байна вэ? Би ч ерөнхийдөө тэгээд бас бизнес талаа хөвөөд мэдээж урлагтай бол хүчин зүтгэн загвараараа явна. Дуугаа дуулна. Хүмүүс яагаад дуулах гэдэг гайх бах те. Уул нь бол зүгээр дуулах хоббитэй. Угаасаа дуулдаг байсан юм аа. Тэгээд эхлээд нөө загварт ороод загвараар танигдчихсан. Тэгээд энэ ч угаасаа алдсан юм байхгүй л те. Тэгээд хүмүүс ч загварын залуу гэж хүлээд авсан хүмүүс чинь дуулаад гараад тэгэхэр чинь мэдээж шок болох те. Арайск бол өөрсдөө хүрдэггүй ч юм уу. Жоохныхын зураг байдаг те. Дуулж байгаа. Бүр багасаа л дуулах туфтайсэн. Тийм би яг их сургуульд орохын өмнө ирээдүйд одоо дуулаачдын улсын уралдаанд Жавхлангийн миний найз гэдэг дуугаар ороод хайдуугаа зөр гэж үзсэн. Тэгээд надад соёсыг урилга өгөөд чи соёс руу ямар шалгалтгүй орж ирэх ёстой шүү. Соёс руу орж ирээрэй гэж надад санал тавьчихсан. Тэгээд тухайд яг орохын даваан дээрээ тэгээд өөр мэрэгжил сонгол явсан да. За бүгдээрээ бэлгүүнийг бол октод их сайхан залуу, өндөр залуу те гоё машин унаал тэгээд ганнаанд амьдрал явж идэг залуу биш мэдэх бах. Тэгээд бүгдээрээ эхлээд бэлгүүний бага наснаас нь эхлээд ярилцъя гэж бодлоо. Бэлгүүн айлын хэд хүүхэд вэ? Одоо хэдэн настай юм бэ? Би айлын ганц. Тий, одоо 24 настай. Бага нас бол хотод уу? Бага нас төмөр зам хотод. Тэгээ төмөр замд багтаа төрөл 1 настайгаас ахвал төмөр замд байсан. Хуучин тамилдохоор байр гэд Орос арга нарын байр гэдэг гэсэн. Тэн дотор тэргүүрийг алдартай. Ачаантар тусаа төмөр замд ачаантар ингэ тусгаарлагдсан тийм байр гэдэг гэсэн тохоор. Тэнд багаас өсвөл тэгээд баг 10 дугаар 8 дугаар хүртэл байж хагаад өөр байрлал нөгөөд л ер нь төмөр замдаа додорсон байгаа л да. Тэндээ хайртай бах тийм. Хайртай манай дошин болцсон бүр тийм. Эмээгийн гал голгод гэдэг үгнээс байраж зардггүй бугаас өөртөө тэндээ байдаг. Бэж тэндээ хайртай очихоор угаас аюугаа сэтгэл тавираад гоё ондоо идэх. Одоо ч гэсэн манай эмээ өндрийн ахмадын өргөө өдрийг нээлттэй байдаг. Ороод өдөр орнгуутлаа өвөө эмээ өнөр пар ичт. Шоуд бүжгэнд ороод тэгэл такс 1000 төгрөг аяг одоо очих бол байж л байгаа. Тэгээд гуанцны хоолыг тавиад дуртай. Тэгээд хаяа цэцэрлэг рүү орж цэцэрлэгийн хоолоос бод марсан гэдтэй. Тэгээд одоохонд бол боломжгүй болсон. 10 жил оюутны анги ямар сургуульд өгчээсэн. 10 жил 73 дахь сургуульд өгчээсэн. Төмөр замдаас. Оюутны анги. Оюутны анги болохоор Моист орчход тэ нэг жил сурч гарч ирсэн.
Тэгээд хүмүүлэгт сураад одоо ч гэсэн хүмүүлэгтээ 7 8 жил сурлаа. Яагаад тэгэхээр 3 дугаар курс олцоод тэгээд Солонгос руу явах оролцсон гинт. Солонгос руу явж сурахаар болоод за юу гэсэн бас юм бүтээч үү, гүүч үү, ядаж чөлөө авчи гэдэг. Чөлөөнд явсараа 3 жил болсон. Тэгээд гадаад ч Солонгос ч 3 жил болсноо. 1 жил болсон юм шиг санагдаад. Тэгээ 3 жил болчиход ирсэн мэдсэнгөө хүмүүлэгтээ буцаа орох гээд. За чөлөө дуусна орё доо гэж хүү 3 жил өнгөрцөн байж тэгээд. Тийм үү. Гэхдээ одоо ч 3 дугаар курс руу орох боломж байгаа юу гэж. Өстөө уучлаа 1 дугаар курсээс ороо. Тэгээ дахиад 4 жил сурсан. Одоо л төгсөж байгаа. Одоо ямар мэргэжлээ төгсөж байгаа? Олон улсын харилцаа эдийн засаг. Ерөнхийдөө онлайн ангаар сая 2 жил сурж байгаад одоо бүзүүн үндэс анги руу орсон. Солонгост 3 жил байхдаа тэнд ажиллаж исэн юм уу? Сурч исэн юм уу? Ганнамд амьдарч исэн юм уу? Хаана амьдарч исэн? Тийм чинь гэр бүлтэй амьдарч исэн. Гэр бүлтэй амьдарч исэн. Тэгээ би ч одоо хөөрхөн 3 настай охинтой. Тэгээ тэн чи хүүхдээ бас эмнэлгийн зарчмаар тэндээ амьдраад давхар сураад хүүхдээ олох гэж явсан да. Тий. Одоо л эрдэнэ сургуулиуд төгсөх гэж байгаа тий. Тий. Загвараар нь илүү бэлгүүнийг сайн мэдж байгаа бах. Загварт Монгол мэдээлэл агентлагт хамгийн анх орж исэн үү? Үгүй. Дизайнеруудын холбоонд орж исэн. За. Тийм, байгалагч. Шилмэл загвар гэсэн үг шүү дээ, тий. Дизайнеруудын холбоонд ороод тэгээ дизайнеруудын холбоонд би 6 сар билүү жил хавцаа загвар өмсөж байгаа. Тэгээ Монгол модель руу инх болтойгоо танилцаад тэгээд Монгол модель руу намайг оруулсан. Тэгэл тэндээсээ ерөнхийдөө одоо нэг хүртэлх гараа минь одоо ингээл ихсэн дээ. Одоо хэдэн жил өмсөж байна? Яг өмсөн жил гэх юм бол тухайд бол 2 жил өмсөжсэн. Өмсөөгөө бараг 6-7 жил болсон. Яг болсон. Тэгээд харин Солонгос явал тийм. Тэгэл болгоч яах вэ? Тэгэл завсардаал угаасаа тэр чин загвар өмс наашаа тайзан зарах гэж ирнэ гэж бол байхгүй юм чин. Тэгэл заримдаа ирэх үед нэг шоу болж таардгүй. Тэгсээр байгаа л ингээл аяг болж болсон. Сая бас нэг гоёгийн шоунд орж хэлсэн. Тэгээд би аяг олон жил өмсөөгүй байжгаад манай агентлагийн залуу нэг шоу пари зохион байгуулсан байхгүй парк дээр. Тэгсэн чинь нэг инээдтэй юм. За одоо ингээ 6 жилийн дараа дахиад тайзан дээр ингээ загвар өмсгöd гарлаа гэл. Яг намайг гарч бороо орчтیں۔ Тэгээд пари хаагдаад хүмүүс харж байгаа ингээ тайзан уушаагч хийж байхгүй. За тэгээ зүгээр алцсан буцаад тэгээд байж байгаа. За одоо арай цаг дэвшиж шүү байна. За битээ гэдэг шиг нэгэд. Цаанаас л. Тэгээ сая гоёгийн шоунд сая ороод. Тэгээ одоогоор дахиад санал ирээгүй л л да. Нэг ариун сүрэгээр гадаад л нэг нэр тэг чинь дундуур нэр Япон явсан шүү дээ. Тийм баг тий. Тэр чи Япон яваад Mercedes-Benz Fashion Week тариунаа сүрээ одоо бүртгүүлж тийм одоо загвар үзүүлэх эрхийг аваад тэгээ тэнд нь ариунаа сүрээ бас эндээс модельүүд шалгаруулад авч явсан. Одоо ингээ шинэлэг гоё модельүүд гарч ирж байна. Фэшн өндөр баг чамаас ч өндөр байх шиг байна. Анх бол би ч Монгол жижиг шүү дээ хажууд нь. Тийм Монголд л байхад бэлгүүн шиг өндөр хүн байдгүй гэж дотор төсөөлдөг байлаа. Тэгсэн чи одоо их өндөр залуучууд байдаг болсон байна. Тэгээд одоо зүгээр ингээд бас загварт бол нэлээд удаж байгаа. Нэлээд бас их үед нь бас өмсдөг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр одоогийн залуучууд модельүүдийг харахад таны төвшин төрж байна уу? Миний төвшин гэж би өөрийгөө төвшин ерөнхийдөө өөрийгөө юу байгаагүй л дээ. Дүүрс цензуртэй тодорхойлсон юм байхгүй л дээ. Зөв гэж байхгүй, худал гэж байхгүй гэдэгтэй адилхан хүн бол өөр өөртөө л ч юм уу эсвэл таалагддаг хүндээ л таалагддаг баг. Намайг таалдаг хүн байгаа ч гэсэн намайг таалдаг хүн байгаа. Тэр нөгөө хүний таалж болно шүү дээ. Тэгэхээр энэ аль нь шилдэг вэ, аль нь гоё гэдэг одоо цензурдж байгаа бол түүнийх бол ямарч боломжгүй юм шиг санагдаад. Тийм үү. Гэхдээ загварт бол яг одоо нэг эрэгтэй модель хэдэн сантиметрээс өндөр байх хэвээр юм байх хэвээр гэдэг шүү дээ. Тийм энэ цензур одоо яг ямар хэмжээгээр явж байгаа? Яг зүгээр 88-аас дээш 93 хүртэл ч юм уу 92 хүртэл байвал болно. Тэрнээс доош ч юм уу дээш явал арай зөксөхгүй л дээ. Тэр тайзан дээр ч гэсэн баланс нь алдагдана. Тэгэхээр хувцас таарахгүй гэдэл те. Хөдөлгөөний эвсэл гээл гарч эхэлнэ тэр чинь. Бэлгүүн метр хэд юм бэ? Би ч метр 89.5 шүү дээ. Амар ийм гэж боддог байсан чи дараа нь ингээд юм өгчөөд дон гэдэг метр гарч 89.5 гарч ирдэг байгаа. Тийм. Тэгэхээр бас арай жоохон хаппи болоод байгаа шүү. Бас яг стандарт өртөгч юм даа гэл. Яг стандарт. Ирэх гэхээр арай бас болохгүй. 80.5 гэхээр дээр. 80 гэхээр нохон санагдчихад байгаа. За тэгээ түрүү нөгөө гэр бүлтэйгээ бас ярьжсэн те. Тэгээд одоо гэр бүлтэйгээ 3 настай охинтойгоо хамтарч байгаа юу? Ихтэртэйгээ байгаа юу? Одоо хамтдаа байхгүй байгаа. Тий.
хамтдаа байхгүй байгаа. Тэгээд охиноо бол ерөөхдөө өөр дээрээ гэл хоёр тал дээр салтсан юм уу те? тий салтсан байна. Яг нөгөө хүний амьдралд орох дэмэлдэ. Гэхдээ яг зүгээр ер нь бол ингэж яриад өгөхгүй залуучууд бол бэлгүүний Ганнамд амьдардаг тэгэл би үнэлдэг тий үнэлдэг гин яал гин тэгэл одоо их гой машин тэрийг ахуулж ундаг гин нэг тийм яриамаар их явдаг л даа. Намайг тэгээд тий тэгж ярьдаг. Тэгээд гол нь хин ярьж байгаа юм бэ? Хин яриад байгаа юм бэ гэхээр огт минь таньдаг хүмүүс гэдэг. Тэгж надад уулж үзсэн юм хөлөөр үгүй гэдэг. Надад нэг үг сольж үзсэн юм хөлөөр үгүй. Нэг ч үг сольж үзээгүй. Чи хинээс сонсчих гэхлээр мэдгүй хэнийг яриад явж исэн гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө мэдлэггүй, мэдээлэлгүй ч юм уу те, ухамсаргүй, ухаан муутай ч юм уу тиймэрхүү хүмүүс зүгээр л хүний ярьсныг өөрийнх нь яриа болгож гаргадаг. Өөрөө нөө бодох, анализ хийх тийм бодох өөрсдийн тарих байдгүй ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс л гэж ярьдаг юм шиг байгаа. Нөгөөдхийн дагаад хүмүүс нь тархиа угаалгаад ямар нэг зүгээр нэг эрэг бус мэдээллийг тэгж цааш нь цурхал болгож явуулдаг юм уу даа л гэж угаасаа би хараад байгаа юм л да. Тэгээд амьдрал ч өөрөө хүний уус хүчнэдтэй шүү дээ тий. Амьдрал бид нөр өөрөө яах юм аа гэж гэдэгтэй намайг яхан гэдэг бол гүнээрээ тийм үстэй. Тэгээд бас тий урд нэг трансгендер бэлгүү орсон гэжсэн машин чи явуулсан гэсэн. Бүксээр авч ид болж штэ гэсэнтэй адилхан зүгээр яагаад байж болохгүй гэж тий. Тэгээд би өөрөө тийм гээд байгаа юм чинь биш л тий. Би чинь яг тэгж ярьж ирсэн хүмүүс би загвараас хөндөөсөөс ахуулаад би гэр бүлтэйгээ би одоо 8 жил амьдэрсэн байна шүү дээ. Хүүхэдтэй болох гээд 3-4 жил явлаа. Хүүхэдтэй болоод 16 таатай гэр бүл болсон юм. 17 настай гэр боллоо те би их нэртэйгээ зөв хүүхэдтэйгээ зөв тэгэл алуулсан шүү дээ. Эрт байна гэж бодож байна уу? Чиний болох юм болдгоор л болно дөө. Заавал нэмний араас харамсаад эрт байсан юм да тэгсэн юм да гэж бодохгүйгээр тэрийг харин боломжуулж ашиглах их зүгээр санагдаж байна. Ер нь бүх юм дээр. Эхнэр нь бэлгүүнээс хэд ихчсэн бэ? Надаас 10 гаруй ихчсэн. 10 гаруй. Тэгээд тэгж ярихаар нэг ихчмэд бүсгүйтэй тэ амьдралаа гээл нэг тиймэрхүү яриа гараад ирсэн. Тэгээд ер нь бол зөв нэг хүмүүс ингэж ярьдаг чинь нас бол зүгээр тоо тэ хайртай бол ямар хамаатай энэ гэл ярьдаг тэ. Тэгээд энэ дээр юу гэж боддог? Манай найзууд байдгийг намайг ихчмэд бүсгүйтэй гэрэлцэн чи одоо болооч ингэж яагээл ярьж байгаа л. Тэгээд манай ихтрийн төлөв болохоор найзууд нь чи одоо бацаа хөхтэй болооч яаж байгаа ч болооч гэл ихэндээ амар их шөөмжл тал утгаар ярьдаг байсан. Одоо ингээ харсан чинь яг тэгж хэлдэг байсан бүх хүмүүс яг манай найзууд бол дандаа ихч бүсгүйдээ сууцгаацсан. Ихтрийн найзууд бүгд дандаа надаас дүү хүмүүстэй сууцгаацсан. Тэгээд нэг тиймэрхүү байдалтай байгаад бол юм дээрээс ам гарч болохгүй л те. Ер нь тэр тал дээр мэдээж яг тэгж амьдрсан хүний хувьд зүгээр одоо магадгүй хүмүүсийн ойлголт ч жоохон буруу байна гэж бодож байна уу, зөв байна гэж бодож байна уу? Яг хөө зүгээр би нэг хатаарх болохоор ч амьдраагүй л дээ. Зүгээр хатаарх болохоор амьдардаг шүү дээ. Үгүй шүү дээ. Хатаарх болохоор ч амьдраагүй л дээ. Зүгээр амьдардаг ёсоор л амьдарч байгаа. Тэгээд яг хөө нэг тим PR гаргасан ганц хоёр хүмүүс байдгийг би мэдтий. Хэдэн залуучууд л байт юм л да. Угаас хов ярддаг залуу хүмүүс л байдсан шүү дээ. Хэдэн залуучууд байдгийг. Тэднэр тэгээд ажиж байхад өөрсдөө нөгөө нэг амар босон болгонд нийлдэг. Тэгэл явах тань ярьж исэн яриан л тэгэл тарцсан юм байлээ. Тэгээд бодтой биш. Зүгээр л атархсан ч юм уу зяатсан тийм нөхцөл байдлаасаа тэгж албаар ярьж албаар татажтай болж ярьсан яриан л ингээл тарцсан. Имзэгэн бол аюу хэцүү байх л та. Тэгэл ингээл магадгүй гайхамшилтай байсан бол онох л байх. Тэгээд би ч юм болохоор нэг тиймэрхүү нэг тоодгүй болохоор тэг гайгүй явал амьдрал яваад шүү дээ. Өөлж унчихгүй байх шиг тэгээд. Бэлгүүн бас их тийм хар бараан зүйлүүдэд тоодгүй бах те. Тэгээд ерөнхийдөө хэрэндээ яг насандаа тохирсон хэмжээний бас үзсэн зүгээр өөрийгөө боддог л доо. Гэтэ өшөөж зөндөө юм үзсэн хүмүүс байгаа. Би өөртөө ямар ч нэг хэсэг юм бол бас нэг ойлгож бодож ухаарсны үр дүнд бас нэг арай бас нэг дархлаад болцсон болов гэж бодоод тий. Хүмүүс ингэж гаднаас харж байхад бол чиний амьдрал их гоё харагддаг л да. Тэ миний найз ч ямар тэргүүд унжилаа. Зүгээр найзтай гоё. Чейзер унжилсан. Яасан багаас эхэлж. Би нэг анхны нэвтрүүлэг гэж үзээд нэг залуучд орсон байсан шүү тий. Тэгэл хүмүүс рүү нөгөө нэг машин тэрхин яриад тэгэл хувийн амьдрал руу нэвтрээд ч юм уу. Гэхлээр юм бэ. Яах ч ингэдэг байна. Нөгөөд гэж ивгээд орчих чийж айгу нэг асуулж байгаадаа имплектж байгаа шоколад байгаа шиг харагдаад байсан. Тэгснээр би яах вэ? Үнэхээр ийм сүлэг байхгүй юм чи why not яагаад ажиллахгүй гэж. Тэгэд эргээд ингээл гадныхныг харахаар магадгүй яг ингээл сонсохоор яг л ийм л асуултууд асуудаг байгаа байхгүй юу.
Хэлийг мэдгүй гарууд л тэрийг ойлгодог учраас Монголд юм явахлаар айгүй шөмжлөлт юм шиг үлээ. Тэгээд яг Чесэр ч унжсэн, Лаурел гэж Японд ирсэн ч унжсэн. Тэгээд багаас нь л ихсэн шүү дээ. Дэшигээ. Тэр манай ихний машин байсан. Ихний машин байсан. Мустангийг бол гэр бүлтэйгээ авсан зүг. Тэгэл унсан. Ямар өрөөлн дээр хоёлоо суугаад болсон шүү дээ. Өрөөлн дээр хоёлоо суугаад явахгүй чи ганцаараа л өрөн шүү дээ. Тэг чи механик машин. Аль л хаппи амьдсан шүү дээ. Энийг би яагаад асууж байгаа юм гэхээр үзэгчид энийг хин нэгнийг одоо ингэж эвгүй байдал хийх гэж биш. Яг хүмүүсийн өнгөц харж байгаа байдлаас болохоор чиний амьдрал бол те ингээл үнэхээр кул ингэж харагддаг боловч шиг зүгээр энийг бас бэлгүүний байнгын хөдөлмөрлөгчдийг би мэддэг байхгүй да. Ягаад тэгэхээр найзууд учраас тодорхой хэмжээнд юу хийж байгаа, яаж байгааг би мэддэг байгаа учраас энийг яг даалд утгаараа цаана нь юу байгаа вэ гэдгийг бас би хэлүүлэх гээд байгаа. Тэгээд бэлгүүн бол одоо их олон бизнес эрхэлж үзэж байгаа те. Нэг бургер ингээл кинг гээл бургер кинг бишээ. Бургер стейшн гээл байгуулаад ингээл өөрөө ингээл бүх ингээл барилгацал бүх юмаа хийгээл явж байгаа юм би мэднэ. Тийм учраас энэ болгоны ард бас өөрийнх нь хүч хөдөлмөр байгаа болов гэж би боддог учраас бас энийг хэлүүлэх гээд байгаа юм аа. Тэгээд тэр машин тэрний гоё сайхан чих те. Тийм тэгээд одоо бол нэг клуб нээх гээд байгаа гэсэн сурагтай. Одоо тийм ер нь бол би хүндэд хөдлөөл яваад хахад би багасаа угаасаа нэг 10 жил хатад ажиллаж эхэлсэн байсан. Аав ээж тоглож үзэх байхгүй юу. Манай аав чинь гадаад ингээл баждаг. Тэгэл гадагшаа явцдаг. Ах ихчдэр юм өдрөл өссөн. Яаж бас хөөхт юм байна. Хүн чинь бас шунал ээжж хөдөлгөөнд ордог юм байна л да. Бага зэрэг шунал байсан юм уу? Үнэхээр мөнгөний үнцнийг мэдрэмээр байсан юм уу? Одоо ч нэг ойлгодог л дээ. Тухайд эзнээс ойлгосон юм яж би бас одоо бас ойлгодог. Тухайд нэг бас мөнгөний үнцнийг мэдэрнэ, тэгэн дингэн гэж яваад байдаг байсан. Тэгээ нэг барилга дээр ялж үзлээ, зөөгч хийж үзлээ, уус хүн болгол хийж үзэж байгаа шүү дээ. Хэдэн настай байсан зөөгч 13 тагаас ажилласан баха. 13 тагаас барилга дээр ажиллал. Энэ жил 2 жил ажиллаад. Өглөө сургуультай ирээл 8 цагаас сургуультай ирээл өдөр 12 гээд ажил руу гүйдэг. Аль барилга дээр ажилласан? Төмөр зам дөө. Би ч нэг яг л бүх юм чинь төмөр замтай биш үү? Үеийнх зөөгчс төмөр зам. Тэгээд үеийнх нь би нөө үеийнхэнтэйгээ нийлдэг байсан ерөөсөө. Дандаа өөрөөсөө би 5 дугаар ингээл 10 дугаар ингээл хүртэл нийлдэг. Өндөр болохоор тий дом биетэй тэгээд өөрөө ч гэсэн тэднээс аягүй хэм сурна гэж боддог байсан байхгүй. Тэгээд ерөөсөө 10 жил тахад тэд нар оюутан болоод ажиллах гэсэн байсан. Яг тэдрийг дагаа явчихаар тэдний амьдралдаа нөө хөл нэг нийлүүлж байгаа оюутан болж байгаа үед би 5 дугаар байж хад чи оюутан болж ажил хийж эхнэ дээ тий. Тэгээ би яг 5 дугаар ангид байхад оюутан залуу шиг дагаж яваад ажил хийгээл ингээл яваад гэсэн байхгүй. Тэгвэл ангийнхантайгаа нийлээ явж исэн бол угаасаа тэхгүй л ахсан баг л та. Ангийнхантайгаа ч юм яг үеийнхантайгаа нийлээ явжсэн бол. Тэгээд тухайд бас нэг 3-4 жил зөөгч игээд дуулалуудуулэл яа ахлал явдаг гэсэн. Ихчээд та хамгийн сүүлийн цагаас банк чул авчдаг гэсэн. Багштай хэлчихсэн тэгэл. Гүгээл хуцдаг гэсэн вокзал руу нэг дүүн газар ажилладаг гэсэн. Тэгэл тэндээ ажиллаад өөрийн 3-4 хүртэл ажиллаад гэртээ очиод 2-3 цаг бол тэр хичээлдээ явал ирсэн. 2-3 жил ирсэн. Нон стоп ингэж явчихсан байхгүй. Тэгээ бүр суур ядаргаанд орцсон байцсан. Хайнаа хүмүүс авчаад байлгдээ. Толгой ингээд байлгдээ. Тэгээд одоо ч гэсэн тэгэл ерөөсө зогсоогүй шүү дээ. Явсаар л. Байнга л хийсэл. Тэгээд хийгээд зөвөр миний харж байгаа юм хэм бол залуусаа зөв хэлэхэд бас л нөгөө нэг наа боддог зөв бодвол за энэ тийм юм ард нь байх учраас тэгээд байх гэж боддог л байх л та. Би өөрийнхөө гараар өөрийнхөө байлыг бүтээгээ дуртай. Тэг хүсдэг. Одоо клуб байгуулж байгаа. Тийм. Тэгээд тэрний гол суурин гэх юм бол би ч нэг бүргээл явжсэн. Сая 6 жилийн өмнөөс 6-7 жилийн өмнөөс угаалгын газар ажиллаж эхлээл бас дампуурал нэг Германаас аяг багч оруулж ирээл тэр дампуурал дандаа байраа тавин зөө. Ээжтэй амар загнуулна. Дандаа ирэхээр л тавьсан байдаг. Ээж бол гадагш явж байгаад өөр газар амьдардаг. Дэскол жижиг тэрэг машин ч надад тавьчихдаг ламбарданд. Буцаал өө төхөө амтнаас хэлэл өрөөс үний хоол ингээд явсаар гад. Тэгээд барилгын материал оруулж ирдэг байсан. Германы аяг багч оруулж ирдэг байсан. Одоо ингээд юу Монголын бараг хийх гайгүй байсан манай миний оруулж ирсэн аяг багч бүгдийг нэрлдэг байхгүй. Тэргээр би бүгднийг нөр явж зарч ирсэн. Тэгээд 500-600 мянган төгрөг зээлээд тэр Германаас захиад мөнгөө явуулаад за би юу хийж вэ? Энэ ирдэг байгаа. Ингээ алга болчих үү гэдэг сандарч ирсэн анх. Дараанаас нэг хөдөлмөр аюул хамгаалал эрхс барилгын хэдийн нэг контейнер юм загсан. Нэг загсны дараа бас юу хийч вэ гэж ерөнхийдөө гадагшаа мөнгө явуулахлаа би амар айдаг байхгүй. Ирэхгүй ч юм бол ямар аюултай. Ирсэн биз дээ. Ирсэн л дээ. Тэгээд азар яриа ирээд азар шатсан л та.
Тий, азар шатаад. Тэгээ дараа нь Burger Station гээ бас нөхөр юм сэтгэл Солонгост байж хатаад нэг олсон юмуд. Иймэрхүү юм байл зүгээр юм байна. Тэгээ бас нам бурцсан тий. Тийм тэр нь бас юу яагаад болохгүй болоод туршлагагуутаад. Тэгээ энэ бүхэн ч нөө туршлага чинь дараагийн яг чанартай хийх нэг их болдог юм байна л да. Одоо бол манай баг айгуу сайн бүрдчихсэн байгаа. Айгуу олон залуучуудтай бид нар хамтраад чадвартай залуучуудтай хамтраад хийж байгаа. Тэгээд нөө нэг зүтгэсний эцэст нэг өдөр л утас дуурдаг юм байна. Хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Хин хөрөнгө оруулалт харддаг юм байна. Тэднийг бол барыг нууцлал дээр яах вэ? Тэгээ суур хөрөнгийг хэн босгож байгаа гэж. Зүгээр яг одоо ингээд клуб байгуулна яг төвд бол хэцүү шүү дээ ер нь бол тий. Залууны хувьд хийхэд бол мэдээж хөрөнгө оруулагч бол мэдээж яг том компани байна уу эсвэл хувь хүн байна уу гэдгийг хэлж өгөх гэдэг. Хувь хүн. Тийм хувь хүн. Гэхдээ бид нар эрсдлээ бүгд адилхан дааж байгаа. Адилхан дааж байгаа. Үгүй эрхтөө. Тийм үү. Одоо нэг айгүй олон байна л да хөрөнгө оруулагч. Тэгэл угаасаа нэг нэрийг хэлээд шаардахгүй л тий. Тий, нэрийг хэлээд яг ер нь зүгээр хүн. Одоо ажил бүтгэд нөгөө нэг одоо царайны сайхнаад сайсруулахгүй гэдэг үг чинь одоо хоцрогдсон юм шиг надад санагдаад байна. Царайны сайхнаад сайсруулж тий. Одоо хилчтэйгээ бол сайхан злог бол оруулж шууд тэнцвэлдэг тий. Их мэтлээ ингээд жижигхэн зүйлээ хагддаг штэ. Тэгээд одоо зүгээр ингээд ажил хийж байхад одоо эмэгтэй захиралтай газар ч юм уу хөрөнгө оруулалт хийж байгаа бол хамгийн сайхан царайлаг залуугаа ингээд ажилчтай явуулдаг тий. Эсвэл одоо эрэгтэй захиралтай бол ингээд царайлаг бүсгүйгээ явуулдаг ч юм уу нэг жоохон тийм хандлагуудад харагдаад идэв. Тэгээд би зүгээр эмэгтэй байгаа юм болоо гэж асуусан. Тэгээд одоо би нэг угаар хэлээ ярэ те. Залуучууд бол мэдж байгаа одоо ингэ түрэн хэлсэн эхнэрийн машин ингээл те. Одоо залуу хүмүүс бол ингээл жоохон өөрөөсөө ах ч юм уу жоохон ингээд мөнгөтэй хүнтэй суухаар ингээд жоохон хэрүүд маргаан болохоор яв гээл те. Энэ бол миний юм ингэдэг нэг жоохон хэцүү амьдралтай байдгаа гэж ярьдаг штэ. Чамд тийм байсан уу? Бага байлгүй тий. Угаасаа тийм цэцэг цэврүү шиг амьдрал гэж байх тий. Хүн гол нь цэцэг цэврүү шиг амьдрал шүү. Хүн болго яг адилхан амьдрал болж байгаа. Тэрнээс хооронд гол нь чи яаж харагдаж чадах вэ гэсэн чинь чадвар байхгүй. Тэгээд өөртөө нөө weak царилаад сул дорой царилаад тэгээд сул дорой царилж чадахгүй өөрийгөө гоё аваа явж байгаа хүмүүст атархал чөтөө одоо тэр хүмүүс толгодог тий. Хөөдөг юм уу? Хөөштэй. Хүн болгол ихнэр хүн болгол хөөдөг шүү. Одоо бисээ засвар хийгээд дандаа ингээл юм хийгээл явна. Тэнгүүт л баян залгана. Одоо ихнэр хүн чинь яава ивэ гэсгүй хүүхдээ яриулдаг шүү дээ. Ацгод аава гэж юм те. Тэгэл намайг л ингээд дандаа гэхний сая бас нэг би нөө урд нь нэг одоо засварын баригаттай ажиллаж байгаа. Урд нь би хийж байгаа юм бүгднгийн засварыг өөрөө би уйлтаа зөв хийдэг гэсэн байхгүй юу. Бүр цор өөрсөн гараар бүх юм мужаандад бүх юм замаас л хүмүүсэд ингээл тэгээд тэг бас найзууд тусчлээсэн л да. Бүгд найзууд ч гэсэн байгаа. Тооч юм бол угсаа айгүй олон хүмүүс байна тусч ийсэн угсаа. Ер нь тэгээд хүний яг амжилтанд бол тэгэл эхнээс нь төргөөс нь ахуулаад байсан бүхэл хүмүүс л үр хөрөлтэй хамгийн чухал хүмүүс л байдаг. Тэгээд сайн засварын ах нартай ингээд өдөржин шүнжиг сууж байгаа шүү дээ. Баянга ууцсан ангиж. Байна уу аа гэдэг ирж болоогүй шүү дээ. Тастаад ирсэн бүгд ерөөсөө уулан дээр үрх ажиллая гэж амьдрал хийж явж байгаа. Гэтэ бас нэг талаараас хүн бас хичнээн амьдралаа авч явж ингээд зүтгээд байдаг боловч бас аль аль бас тохирлох хэрэгтэй юм шиг байна. Ингээд эхлээд одоо хоёулаа юу ч хөөж байгаа нь ингээд пирамид шиг амьдралыг босгодог те. Тэгээд ингээд муудалцлаа гэхэд хоёул хинээ хөөх юм чи адилхан босгосон юм. Тэнгүүд магадгүй ингээд нэгэнд босгоцсон амьдрал дээр нэг хүн орж ид хамт амьдрахаар босгоцсон хүн хөөдөг те. 90 юм хамаагүй. Эхнэр хүн хөөдөг биш. Одоо магадгүй баян хүнтэй суусан эмэгтэй хүн ингээд зурлаа гэхэд ихтер эхнэрээ хөөдөг те. Ийм хандлагууд бол байдаг штэ. Хүн болгол амьдрал дээр байдаг. Тэнгүүд яг би яг ийм зүйл байгаа юу л гэж би асуусан. Тэт Бага. Тэгээд одоо бэлгүүнд уулздаг хэдэн ширхэг охин байна? Хэдэн ширхэг гинэ? Ширхэглээ яасан. Охин байна уу? 3.5 хагас магнаа. Охин байна уу? 0.5 маг хэвчээ. Олон охинтой уулздаг уу? Ер нь яг нэг охинтойгоо харьцал явдаг уу? Олон охинтой чадалж байна уу? Би охинтой уулзаад яваад байл би ажиллаа явуулчихдаг л та. Тий. Тэгэхээр зохицуулж болно шүү дээ. Зохицуулахыг одоохон төсдөг юм аа. Одоохон төсдөг. Жохон арай цаг нь болоогүй. Мэдээж эрэгтэй хүн босоод мэдээж эмэгтэй хүнтэй уулздаг яг өрхийг өсгөл яг тий. Гэтэ бас амьдралаасаа бас өндөрөд удааг байгаа ч надад бол нэг тийм сонирхол алгаа. Одоо яг зөв яг одоо бол яг үеийнхаа бүсгүйтэй өрхийг суух бодолтой байгаа юу?
Ер нь зөв одоо яг ямар бодолтой тэр тийм нууцсан бодол. Гэхдээ яг үндэ би харж мэдэхгүй байна. Ястаа ам гарч мэдэхгүй. Тэ нэ өөрийн зурсан зургаа гэдэг шиг л явах байх. Хизээч би 17 дэх хүндээс унш бодог байхгүй. 25 хүртэл хөдөлмөрж байгаа Холливуд гараад 30 гараад яа мэдэхгүй амар шиг боддог гэсэн. Одоо миний 10 дахь ангид нөөник би 10 дахь ангид би ч нөө Азийн фотоженик топ гэдээ авч ирсэн шүү дээ. 10 дахь 11 дугаар ангид гэсэн үг шүү дээ 10 жилдээ. Тэг чи мэдгүй одоо ингээл харж байгаа одоогийнхоор л байж л өнөөдөр сарнгийн нүүрэн дээр ингээд би Холливудд гарах мөрөөдөлтэйгээд одоо гачигтай одоо сонирн байдаг байхгүй өнөөдөр сарнгийн нүүрэн дээр. Тэгээ харахаар ингээд 10 дугаар ангид байсан миний үе тий. Тэгээ бодоо тийм л юм бодоо явж ирсэн шиг л уулна. Тэгээд үнэхээр таашгүй. Тэгэхээр өөрчлөгдчихдэг тий. Тэгэл уулж исэн мөртлөө хөөхт олон суун гэж бодоагүй, суудсан мөртлөө хөөхт олон гэж бодоагүй тий. Тэгэл болоо ингээл уурсаал явчих тийм л шүү дээ. Одоо л үнэхээр ам гарч чадахгүй би. Бэлгүүн кино тоглож ирсэн тий олон ангитай. Тий. Жүжигчин гэрэл зэсэгтэй 25-ыг нэг кино тоглож ирсэн тий. Тэгээ тэр кино нь бол жоохон санаа нь бол яг л солонгосын сериал шиг яг сериалаас авцсан санаа байсан тий. Лагуулаад ороод. Эсвэл хоёрыг салсны чин дараа болцсон юм уу? Ингээд болцоо байслаа. Би цэлмгийн найз залуу наа. Өгөө шиг авцсан юм шиг байна. Одоо би яах ёстой бэ? Яхаараа ийм тэнэг үе чаддаг байна. Байна. Энэ хурим одоо дууссан. Энэ бүхний эцэс. Хэн хохирох вэ? Бид ч одоо бүгд одоо ганц шивдэг. Just ганц юу. Арва хайраар дүүрэн байхад нэг хайр намайг тоож тараа тийм бидтэй. Хооронд чи хинт хамаатай юм бэ бунтаа. Бүр солонгосын сериалаас авсан санаа байх гэж энэ чинь. Миний байшингийн Монгол хөлбөрөө гэдэг хийчихсэн байхгүй. Албаар уу? Тийм тэгээд окей гэд гар өс зурсан чинь буцаа зохиол нөөцлөгдөв. Зохиол нөөцлөгдөв тэгээд окей гэж 2 жил үргэлжлээ тэгээд нэг тэгэл дууссан шүү дээ. Тэр кинон дээр чи өөрийгөө хэр сайн тоглосон гэж боддог ба? Яг үндэ би өөрөө үзээгүй. Нэг англи үзэж үзсэн. Тэгээд тухайд би солонгосоос учраас үзэж чаддаг байхгүй. Үзэхэд ямар байсан? Үзэхэд айгу тэнэг санагдсан. Амар тэнэг санагдсан. Анх удаа кинод өөрөө тоглож байгаарсан болохоор ерөөс наалдаж өгөхгүй харагдсан. Яг нэг кул залуугийн дөр тоглож байгаа шүү дээ. Бэлгүү бол тэр үед бол одооний өнцгөөс харахад чадаагүй лээ. Тэгээд одоо дахиж кинон тоглох ч юм уу хүсэл тийм байгаа. Тийм цанд манд бол ерөөс ирээгүй. Найз нь бол тоглоод байгаа шүү дээ энэ даг. Тийм. Би бол яг эрүүл тоглоод байл. Гэхдээ харж байгаа тий. Одоо ер нь бол урлагт бол өөрөө их хайртай байна шүү дээ. Манай нэг TV5 Refresh Karaoke Battle гэх тэмцээнд ороод 2 дугаар байранд орж ирсэн. Мундаг дуулдаг манай бэлгүүн. Тэгээд жүжиглэх тал дээр өөрийгөө яг дуулдаг шиг авьяастай гэж боддгоо. Зүгээр мэдээж хүн ямар нэг юм хийгээд л сайжрна л та. Гэхдээ яг тодорхойлсон хэмжээний авьяас гэж байх хэрэгтэй тий. Тэгэхээр чамд байдаг гэж боддгоо. Тий, би сайн нэг жижигхэн шторкод киноны нэг тест шторкод тоглосон. Би бас нэг ерөөхдөө бид нэг студ нийлээд нэг Space гэдэг клуб тэг болсон уран бүтээлчд нэгдээд тэрэн дээр бид нэр тузын гişүүдэр байгаа л да. Тэгээ бид нэр сая одоо баримт кино эхлүүлэх гэж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү уран бүтээл үйл ажиллагаанд байгаа. Америкт төгссөн мундаг залуучууд зураглагч найруулагч бүгд ирсэн бүгд нэгдсэн байж байгаа. Хувьдаа газар ажиллагч нэгдээд хувь уран бүтээлч нар гэсэн үгэлдээ сайн дурын. Тэн дээр нэг бид нэг тест 48 цаг гэдэг фестивальд оролцох гээд нэг тест хийсэн. BM-гараг болгоноор 22 цаг 30 минутаас гардаг.Ож гисэн хүмүүлэгтэй 7-8 жил сурлаа. Ганнамд амьдэрдэг тэгэл би үнэлдэг тийм үнэлдэг л гин яал гин тэгэл амьдрч өөрөө хүний ус хүчнэдтэй шүү дээ тий. Бүксээр авч ил болж шүү дээ. Гэсэн чинь адилхан бэлгүүнээс хэд ихчихсэн бэ? Надаас 10 гаруй ихчихсэн. Тэр манай ихний машин байсан. Магадгүй ингээ нэгэнд босгоцсон амьдрал дээр нэг хүн орж ид хамт амьдрахаар дандаа байраа тавьсан зэ. Ээжтэй амар загнуулна. Дандаа ирэхээр л тавьсан байдаг. Бид нэр одоо бүр 7 дуу гаргацсан байгаа шүү дээ. Ганам гэдэг ахын дэр. Улаанбаатарт амьдарч байгаа гэж ялгаагүй шүү дээ. Ер нь бол 6-аад бар 5 жил шоуцсан уу. Сэрж байгаа л баг. Гэрэл дарсныхаа дараа. Хүн өөрийг нэг үнэлдэг шүү дээ. Яг мэдээж хүн болгоны харах өнцгөр те намайг энэ тачгүй ярьдаг гэдэг хүн байхад энэ өстө тэнийг үзэн яддаг ч юм байдаг байхгүй. Тэгэхээр ерөн зүгээр хүн болгоны харах өнцөг өөрч гисэн би дотроо бол өөрийгөө өөрөөрөө байгаа үнэлэмжтэй л гэж өөрийгөө үнэлдэг. Яг тэрнтэй адилхан чи өөрийгөө нэг яг жүжигчин жүжиглээд үзэхэд мэдээж бас хүмүүсийн хандлага ямар байна. Өөрийнхөө үнэлэх үнэлэмж ямар байсан бэ? Өөрийнхөө үнэлэх үнэлэмж үү? Зүг инээдлүүр эдсэн. Айтайхан юм шиг санагдал. Өөрийгөө нэг тэгж харагдж байгаа төсөөлөөгүй. Тэгээд төсөөлснөөсөө арай
бас хүн тэгээд яг 100% аюугаа жүжиглэж чадахгүй л дээ. Тэгээд зарим дээр нь жоохон худлаа, зарим дээр нь арай яг орцсон азан тараад ч юм уу. Азан тараад орцсон төр мөрийг харахаа энэ төрөл ядчих шүү дээ. Тэгэхээр л авьяас байгаа гэж тий. VR хамтлаг бол байгуулагдаад 2 дуу гаргасан. VR бол дандаа ингээ өндөр эндог, дайма, бэлгүүн, гал удрах гэсэн 4 загвар өмсөгч байгуулсан. Тэгээд эхний дуу бол бас тодорхой хэмжээнд бас YouTube дээр хандлттай байсан шүү дээ. Тэгээд яг хүмүүсийн нэг энэ дөрөв одоо өстэй эсхийх газар л гэдсэн шүү дээ. Тэгээд та нарын хувьд тэгээд яг тэрийг биелүүлж байгаа юм шиг ингээд бүгд өөрөөр ингэс ажиллаа өгөөл явчлаа л да. VR-аар ер нь дахиж дуу муу гарах болов? Бид нэр одоо бүр 7 дуу гаргацсан байгаа шүү дээ. Гаргацсан байгаа юм уу? Видеожууд дөрвчлэг байгаа байхгүй юу? Бэлэн 7 дуу байгаа. 4-ийн холонд орцсон. Тэгээд дөрвчлэг байгаа. Одоо дөрвчлэг гээд бид нэр харин яг ингээл нэг гоё гадаа 100 дөрвчлэг хэлэл үйл болчих. Тэгээд 100-да нийтгэхлээр зарим гадагш яваад таарчаад. Яг нөгөө нэг яг өөртөө одоо яг нэг юм шуумаа олоод л дөнгөж эхэлж байна л да. Тэгээд бид нар одоо энийг жоохон зэгцэлж байгаад яг нэг хэсэг яг нэг тогтох баг. Тэр үедээ бас нэлээд төлхөө дуур анхаарлаад болно. Жодж байгаа. Ер нь бол ярилцах цаг маань өндөрлж байна. Тэгээд бэлгүүний хувьд маань нэвтрүүл нэр зэвүүн яриа шүү дээ. Тэгээд ер нь зүгээр зэвүүн гэдэг үг хэрэгэлдэг үү? Кул гэсэн үг л дээ тийм. Хэрэгэлдэг. Тийм. Зэвүүн гэдэг чиний хувьд сайн талаас хэрэгэлдэг үү, муу талаас хэрэгэлдэг үү? Би дандаа сайн талаас нэрлэх баг. Үнэн зэвүүн дизайнтай, энэ зэвүүнээс хийсэн гэл тиймэрхүү. Тэгвэл чиний амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам юу вэ? Ми зэв алхам уу? Амьдралдаа хийсэн зэв алхам. Түл өөрөө зэв юм болов. Бүхэлдээ юу? Тийм. Яа. Бүхэлдээ юу? Тийм. Тэгэл зэвүүн болгол хоригчтэй юм. 17 наснда эхнэр асан чинь зэвүүн шүү. Тийм. Тэгэл ингээл хүүхдтэй болсон зэвүүн гэдэг. Хүүхд нэг ингэ юм байна нэрэ. Хүсэж гаргасан болохоор хүслэн гэж өгсөн. Хөөх тийм. Одоо яг Туркийн өмнөх өдөр оройн яг нэг шинжилгээ өгөөд явж байгаад коридорт суугаал бодоол гэж байгаа шинжилгээ өгч хооронд хүсч гаргасан учраас хүслэн гэж нэр өгье хоёлаа гэдэг өгчсэн. Нэрэ нэг сэтгүүл дээр чамайг тэгээ гаргасан юмсан. Монголоос Ганнамд амьдардаг баг ганц гэсэн байлгүй дээ. Хүмүүс гэсэн юмсан. Тэгээ Ганнамд хэр удаа амьдарсан юм? Ганнам ч тэгээд 3-4 жил амьдарсан шүү дээ. Ганнамд 3-4 жил амьдарсан. Ганнам гэдэг ах юм дээр дээ. Улаанбаатарт амьдарч байгаа ялгаагүй шүү дээ. Ер нь бол ер нь л Ганнам ч нэг баячуудынх зайсанд амьдарч байгаа гэх нь ялгаагүй шүү дээ. Өчнөө л зүгээр ингээл хүн байгаа гэдэг чинь байдаг л газар шүү дээ. Гэхдээ монголчууд л нэг Ганнам стай дуу гарсан шүү тийм болсон байхгүй. Тэрээс игэл зүгээр илүү гоё цэвэрхэн л газар нөхгүй. Тэг мэдээж баячууд амьдардаг дүүргэн байна, дотроо ингээд хороон байна. Аль дөрөгтнээс Ганнам дүүргтэй. Ганнам дүүргийнхэн тийм зүгээр нөө стейшнүүд байдаг байхгүй юу? Метроны стейшнүүд. Ганнам дүүрэг дотроо нөө Родео гэж байж байна, Апкужон гэж байж байна. Тэгэл ясан жирийн л юу байгаа шүү дээ. Чинь бүгд адилхан нэг төвшин байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бол баячуудын дөрөв шүү дээ. Их юу баячууд амьдардаг баячуудын дөрөв зөнзөлдөө Ханнам гэл байна, Каннам гэл байна, Ёйдоо гэл байна. Дуугарсан Опан Ёйдоо стайл гэсэн бол Ёйдоог нь мод орж ирсэн. Яг үндэ Каннам догдохгүй үстэй. Тэрнтэй адилхан байхгүй. Бэлгэн хэрэг шоуддаг бай. Сая нэхэндээ шоуцсан. Ер нь бол энэ шоуцсан шүү. 6-аад баг 5 жил шоуцсан уу юу. Тэгээд ингээд залуу юм чи шоучлаараа. Тэгээд мэдээж тийшээ шоудлыг тэнхтэд ерөөсөө яваагүй. Яг л бүхий зохицуулаад явдаг гэсэн. Үзэх юм үзчихэл тэгээд одоо нэг шоуд хүсэлгүй болсон. Шоудаж тэнхтэж явна хэрэг яхаа. Тухайд тэнхтэн гэдэг нь буруу зам руу ороогүй ч юм уу тий. Буруу зам руу ороогүй хитгэд энэ туулшраад хитрхи одоо нэг хийх ажилгүй болоод нэг тийм цалгарчаагүй л гэсэн үг л дээ. Бэлгүүнийг хэрэг октод өддөг бай. Мэдгүй өддөг шүү дээ. Гэхдээ одоо ингээл баар маран дэвж өддөг л дээ. Өдөлцдөг юм уу? Өдөлцгүй. Ерөөсөө юу? Мэдгүй би анзаардаг шүү дээ. Яагаад анзаардаг юм?
Одоо ингээл зөө жишээлбэл одоо 5 жил шоуд өчнөөгөө залуучдаа надаар яах юм. өндөр одоо ингээл тайдч бол ингээл сүртэй штэ ингээл тэ одоо ингээл одоо жишээлбэл нэг клуб руу орлоо гэл тэгэхэд бол ингээл сүртэй харагдаж штэ. Тэнгүүд одоо ингээл охтод хандраал баарнаас хамт охинтой гарч ирсэн одоо байгаа. Зөвхөн залуу энэ чинь залуу хүмүүс л үзэж байгаа. Залуучууд л нэвтрүүлэх шүү дээ. Тэгэхээр яг зүгээр одоо залуучуудад бол тийм юм зөндөө л байгаа шүү дээ. Надаа ч байсан угаасаа. Амар аргадах гал амар араас амар аргадаж юм яриад байгаа. Аргадахгүй болохгүй шүү дээ. Найзгаа. Байсан уу? Эфир дуусаад хайлаж байна. Байсан. Байлгүй. Энийг зөв гэж боддгоо буруу гэж боддгоо. Үгүй байхгүй бол эрүүл биш шүү дээ. Тэр чинь эрүүл биш хүн л тийм байх шүү дээ. Эмэгтэй хүн сонирхгүй бол тэр хүн чинь эрүүл биш шүү дээ. Тийм үстэй. Чин хүний хийдэг имийг бүх мэдрэмжийг хүн чинь хийдэг, мэдэрдэг. Үгүй би тэгдэггүй юм бол тэр тэгэл эрүүл биш л хүн гэсэн үг шүү дээ. Үнд бол. Нэг яг зүгээр баарнаас ингээл хүмүүхэндээ гарахаар тэр бол сайн хүн биш. Баарнаас сайн хайдгүй, юу хайдгүй мэдгүй гэл. Тэгэлэдэг штэ. Тэнгүүд Аз л ах ёстой. Аза. Тавтаа очсон уу? Биш. Баарнаас сайн охин болох нь аз л ах. Муу охинч орж байгаа сайн нь ч яах вэ найзтай ганц удаа нэг гараад ирэх гэсэн муу найзтай сайн найзч болно шүү дээ. Байж болно шүү дээ. Ганц удаа гарсан тэгээд тэгж таардаг. Яг зүгээр чи таалагдаа гарсан юм уу? Нэг өдөр нэг шөнө хамт байхаа гарсан юм уу? Тэр үдөө таалагдах охинтой гэж уулзахгүй шүү дээ. Тэгээд таалагдаад нэг шөнө байх гэж гарсан юм уу? Энэ цааштай холбоотой байна гэж гардаг юм. Зүрөд өнгөрхий хасаач зүрхсээ тэлмэн үргэлж ганцаа сэрж байгаа л болох. Гэрэл тарсныхаа дараа болох. За чи шууд тэгэл дандаа харахуд болцсон. Анхныхаа мэдрэмжээр байхад өдрөөр ирсэн уулз хойд орой уулзъя гэж. Өглөө хамгийн гол нь өглөө харах юм байна те. Өглөө харж байгаа л дараа нь бол асуудал шийдэнэ. За. Тэгээ хамтаа үзэгчдээ баярлаа. Тэгээд манай нэвтрүүлэг бол бям гараг болгоно 22-30 минутаас гардаг. Тэгээд дандаа залуучууд орж байгааг анзаарч байгаа баг. Нэвтрүүлэгт ордгоо, ярилцлага өгдөгөө, сонирхолтой гэсэн хүмүүс бид нар оруулж байгаа. Энэ бол мэдээж зэвүүн гэдэг утгатай таарч байгаа л гэж бодож байна. Өнөөдрийн зэвүүн зочин бол яалтчгүй. Загвар өмсөгч, VR хамтлагийн дуучин бэлгүүн байлаа. Тэгээ бэлгүүнийг тун утгаас бизнесээр нь загвараар бас киногоор удахгүй харах байхаа гэж би бодож байна. Харин тий санал тавих байх гэж найдаж байна. Тэгээд бас хүмүүс одоо таавал гэдэг. Ер нь бол одоо ингээд санал ирвэл чамд аль киноны жанр нь илүү таалагдах вэ? Би багийн таарна. Багийн харна тэгээд зовлонтой кинод тоглохгүй. Тоглолоо гэхэд. Тэгээ ер нь харж агаад л их л яг л таарсан өөрийнх нь дүр таарсан юм зүгээр санагдаж шүү дээ. Яг байгаа шиг байгаараа тоглох ч дүрд те. Тэгээ зовлон молонтой бол нэг тийм юм байна. Одоо Монгол киноч айгүй хэцүү шүү дээ. Трейлерыг хараад айчдээ шүү дээ. Юунийчнэр сонгох юмч хүсэл байхгүй болтол трейлер хийдэж шүү дээ. Тий. Тэгээд трейлерийн сонголтоо зөв хийждэг, зөв гоё дүрдгийг харуулцдаг тийм багтаал хамтарч ажиллаж боддог. Тэр би ганц нэг асууж бодсон очиж. Төрний ярьжсэн нэг асууж явах үү те. Түүний хоёул ярьжсэн нэг баар марга ярьсан шүү дээ. Энд дээр нэрээ зөв залуучууд өөрөөсөө тэгж явдаг мөртлөө тэр нэг бүсгүүчүүдийг ингээл арай явлаа жоохон муу гэж ярьдаг шүү дээ. Энэ тал дээр өөр бэлгүүний бодол ямар байдیں۔ Зөвхөн залуучууд бид нар өөрөөсөө яг тэгдэг мөртлөө бүсгүүчүүдийг нэг жоохон буруутгах гад чарам шиг надад харагдав. Тэгэхээр зөвхөн бэлгүүний хувьд тэр тал дээр юу гэж бодож байна? Би нэг тэрийг тэгж ярьдаг юм аа. Хүмүүс яг надад тэгж ярьдаг. Би өргөжлүүлэхийг хүсдэг юм. Яа тэгэхээр нэг би өөрөө тэгж яриулж ирсэн учраас энэ хүний ярд ямар ч амьдрал байж магадгүй. Юу ч үдсэн, юу ч бодоод ухаарсан ч юм уу. Тийм хүн байж магадгүй. Хүн өөрийн бодлоо өөртөө зөв, өөрөө яаж явахаа өөрөө шийднэ. Тэгэхээр нэг тэдрийг нэг буруутгаад чаддгүй шүү дээ. Ухаан жолоогүй бас яваад байгаа хүмүүс сайшин тий. Зүгээр нэг нүдэн харахаар айтаа харагддаг. Гэсэн үл тийм дуулддаг ч юм уу хүмүүсийг нэг тэгж муугар боддог. Зүгээр мэдгүй юм да хүний амьдрал бид мэдгүй шүү. Наа чи юу ч тохиолдсон байж болно, юу ч боддог хүн байж болно. Магадгүй эсвэл буруу үед таарлцсан ч юм уу тий. Ямар ч хүн байж болно шүү дээ. За баярлаа. Тэгээд амжилт хүсье. Дахиад их олон уран бүтээл дээр хамтрах бах. Магадгүй дараагийн 7 хоногоос эхлээд бэлгүүний шинээр хийж байгаа бизнест нь тусалж бас надад манай нэвтрүүлэг тусалж битээр хамтрахаар бас болж их шиг байна те. Тэгээд бас удахгүй уулзах байх үзэгчтэй. Тэгээд дараагийн 7 хоногийн бэм гараг иргэн уулзлаа түр баяртай. Ямар ч оролмоор өнөрхийг дараагийн
7-ны 3 дахь өдрийн 19 цагаас лайв хийх учраас та бүхэн TV5 Mongolia-гаар хамтдаа байгаарай. Ингээд дараагийн бямгарыг эргээ уулзлаа баяр та.